Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн үндэсний зөвлөл хуралдаж, Монголын үндэсний олон нийтийн телевизийн захирлаар Энх туяаг томилсон байна. Энх туяа өмнө ЭТВ телевизэд хөтлөгчөөр ажиллаж байсан бөгөөд өнгөрсөн 2012 оны 10 дугаар сараас эхлэн Улсын хурлын 5 газрын хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцаалбаны дараагаар томилогдсон ажиллаж байсан юм а. Нарантуул олон улсын худалдааны төвийн 5 хаалганы орчимд жимсгэн зардаг байсан 140 гаруй худалдаачдын төлөө мэдээлэл хийж тус худалдааны төвийн удирдлагууд худалдаачдын 8 арилжаа явуулдаг 79 сүүдүрч лангууг ямар нэгэн мэдэгдэл өгүүлэхгүйгээр татан болгосонд гомдолтой байгаагаа мэдэгджээ. Орос улсны ипотекийн санхүүжилтийн доктортой тогтолцоог бий болох хөтөлбөрийн хүрээнд өмнө нь олгосон ипотекийн зээлээс 798 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуд иржээ. Үүнээс банкуд 16900 гаруй иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 481.8 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлсэн байна. Мөн орон сууцны зээлийн хүүг 8% шилжүүлсэн байна. Улсын хурлын нэгдсэн хуралдаанаар өчигдөр засгийн газрын 2 сайдыг огцруулах эсэх асуудал болон улсын хурлын гишүүдийн эрсийг хурууны хээгээр бүртгүүлэх асуудлуудыг хилцэх байсан боловч Монгол Ардын намын гишүүд завсарлага авсаар энэ асуудлыг хилцсэнгүй. Мөн улсын хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Бямцогт улсын хурлын нэгдсэн хуралдааны үеэр маргаан үүсгээд байгаа хурууны хээгээр эрс бүртгэх төхөөрөмжтэй холбоотой асуудлаар тагнуулын ерөнхий газар тандсан байна. Инхтэй төхөөрөмжийн аюулгүй байдлын асуудлыг яаралтай шалган тогтоож хариу өрүүлэхийг хүсжээ. Эрчим хүчний зохицуулах хороо хэрэглэгчдийн эрх ашигыг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооноос хамтран Улаанбаатар цахилгаан төвийн сүлжээ компани 386 төлбөрт үйлчилгээний 50 төлбөрт үйлчилгээг хүчингү болгож 52-ын үйлчилгээний төлбөрийг 80 хүртэлх ойрхон бууруулсан байна. Хүүтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор хүүхдийн өвчлөл тэр дундаа ханиад томооны гаралт ихссэн байна. Сүхбаатар дүүргийн нэгдсэн имлэг гэхэд өдөрт 20-оос 30 хүүхэд амбулаторийн үзлэг хийж 30-аас дээш удаа дуудлаганд явж байгаа байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүдэд дулаан хувцлах, тэжээлэг хоол унд идүүлэх ханиад томооны шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай эмнэлгийн байгууллага татахыг эмчнэр зөвлөж байна.